Оройн төргөө үзэгчдээ нүүдэлшил нэвтрүүлгийн 7 хоногийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бид энэ 7 хоног татвар шимтгэлийг бууруулах боломжтой сэдвийг сонгон авч холбогдох зочдтойгоо хэлэлцүүлэг өрнүүлэхээр студид ураад байна. За мөн бид нэр татвар шимтгэлийг бууруулах боломжтой юу сэдвийн хүрээнд цуврал байдлаар бас нэвтрүүлгээ бэлтгэн өргөх буюу өнөөдөр бид зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар ярилцах юм. За ингээд студид хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэнд танилцуулъя. Миний баруун гар талаас нийгмийн даатгалын ерхий газрын дарга Батжаргал хүрэлцэн ирсэн байна. За мөн миний баруун гар талд санхүү эдийн засгийн их сургуулийн нэгтлэн бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш Өнөр Жаргал хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гар талд улсын их хурлын гишүүн Уянга гишг хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гар талд Ард Тэтгэврийн сан компаниг гүйцэтгэх захирал Таашир хүрэлцэн ирсэн байна. За та бүхэнд бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За бид бол өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах боломжтой юу гэсэн сэдвийн хүрээнд агуулгын хүрээнд бол яриад явна. За дөрвөн зочноос хамгийн ихэнд нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах боломжтой юу гэсэн асуултыг ерөнхийдөө асууя гэж бодож байна. За Уянга гişг гişүүнээс эхлээд та надад боломжтой боломжгүй гэсэн одоо давч хариултыг өгөөд эхлэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За асуултад шууд хариулахад бол боломжтой байлгахаас өөр арга байхгүй болоод байна л гэж хэлмээр. Тэгэхээр боломжтой л гэж хэлээ. За баярлалаа. За Бачаргал даргын хувьд. За зөвчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Нийгмийн даатгалын шимтгэлийг буулгах боломж байна уу байхгүй нэ гэдэг асуултанд хариулахаас өмнө нийгмийн даатгалын шимтгэлийг яаж тогтдох юм бэ? Яаж энэ анханаас нь тогтоодог юм бэ гэдэгт товчхон мэдээлэл өгч тээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоохдоо актуар тооцоолд өмчлөж тогтооно. Энэ тооцоол маш олон параметр үзүүлэлттэй өсөгчүүдтэй. Тэгээ энийг маш товчхон хэлэх юм бол манай нийгмийн даатгалын тогтолцоо нь өөрөө ямар тогтолцоо байх уу? Хэдэн хүн хамрагдах уу? Манай улсын нийт хүн ам хэдүү? Хэдэн хүн шимтгэлд төлөх боломжтой? Эдийн засгийн тэтгэврийн хүн ам хэдий? Тэтгэврт гарах хүмүүсүүд нь хэдий гэд бүх тооцоолуудаа үзэж байгаад одоо манайхаар бол одоо ингээд одоогийн байдлаар төлөх шимтгэлийн хэмжээ ийм байна гэдээ гарч ирсэн тооцоол одоо нийгмийн даатгалын шимтгэл байдаг. Шимтгэлийн хэмжээг өсгөж болно, буулгаж болно, тогтвортой хадгалж болно. Гурван юм үзүүлэлт байгаа шүү дээ. Заавал бос буулгаж болдоггүй өсгөж яасан тохиолдол байгаа. Буулгаж яасан тохиолдол чи манай Монгол улсад бол жишээлбэл буулгаж яасан тохиолдол бол бас байгаа. Хэрвээ ингээд нийгмийн даатгалын шимтгэл өөрөө орлого талын үзүүлэлт. Хэрвээ буулгавал нөгөө талдаа зарлах талын үзүүлэлтээ бас хөдөлгөхөөс аргагүй болно. Яг тэгвэл энэ чинь өөрөө 10 төгрөг хүнээс авчаад буцаагаад 20 төгрөг хүнд өгвөл тэр сан бол тогтвортой ажиллахгүй учраас тийм ээ. Тэгэхээр энийг бол бас баланслуулах ёстой. Тэгэхээр энэ асуудал бол зөвхөн орлого талыг ярих юм бол нийгмийн даатгалын шимтгэлийг буулгаж болно, бас өсгөж болно, бас тогтвортой хадгалж болно. Аль нь ч бай нөгөө тал дээр зарлах тал дээр бас заавал хөдөлгөөн хийх ёстой гэсэн товч тал тогтвортой. За ойлголоо. За Өнөр Жаргал багшийн хувьд. За нийгмийн саяны Бачаргал даргын хэлдэг нийгмийн даатгалын сангийн зарлах талыг тодорхой хэмжээгээр асуудлыг шийдвэрлэх юм бол болох боломжтой. Тэгэхээр асуудлыг шийдвэрлэхийн тулд тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай болж таарна. Зогч хэмжлэг. Тий. Тэгэхээр зэрэг тогтолцоонд тодорхой хэмжээний өөрчлөлт хийгээд төр байгалийн баялаг одоо юу гэдгийг те тэрнээсээ тодорхой хэмжээний зардлуудын болон өөрийнхөө хариуцах гаргасан шийдвэрүүдийн төлөөх хариуцлагыг хүлээчих юм бол шимтгэлийг бууруулах боломжтой гэж бодож байна. За Таашир захирлаа. За мэдээж боломжгүй юм гэж зүйл бол байхгүй. Буулгаж болно, буулгахгүй ч бас өргөжлөж болно. Гэхдээ бид нар аливаа шийдвэрийг гаргахаас өмнө арга замд бууруулж байгаа арга зам зөв байна уу буруу байна уу гэдэг л хамгийн гол бид нар анхаарал хандуулах хэрэгтэй юм байна. Тэгэхээр бид нар сая манай босоо зочд бас хэллээ. Өмнөх жилүүд дээр бид нар бууруулж исэн туршлага нь бид нар дээр одоогийн амьдрал дээр ямар үр нөлөө үзүүлж байгаа. Өсөж исэн тохиолдолд бид нар ямар үр нөлөө үзүүлсэн гэсэн энэ бүхэн үзүүлэлтүүдийг бид нар бас өнгөрсөн түүхээсээ бас дүгнэлт хийж явах хэрэгтэй болж байна. За дөрвөн зочин маань бол боломжтой гэж үзэж байна. Тэгэхээр би дараагийн асуултаа Өнөр Жаргал багшаас за сая бас Бачаргал дараах хэллээ л дээ. Өмнө бид бол бас буулгаж исэн түүх байна гэх. Энэ бол 2008 онд бол нэг 5 функтээр буулгаж исэн. За мөн 95 оноос хойш ер нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ за төлбөрийн нөхцлүүд дээр бол 37 удаагийн нэмэлт өөрчлөлтүүд бас орж исэн байна. Тэгэхээр яг тухайн үеийн 8 оны 5 функтээр буулгасан үр дүн нөлөөлөл яг ямар байсан бэ? 8 оны 5 пунктээр бууруулсны үр дүнд одоогийн тэтгэвэр авж байгаа хүмүүс сэтгэл хангалуун биш тийм ээ. Одоо тэтгэврт тэтгэмж хүрэлцээ муутай, өөрөөр хэлбэл хүртээмж муутай, төлсөн шимтгэлийнхаа үр шимийг төдийлөн хүртэж чадахгүй байна гэсэн юунд авчирсан. Яг тэгвэл 8 оны шимтгэлийг бууруулахдаа зарлах талыг яаж
хин алигаа даах юм бэ? Энэ одоо бодлогын үр дүнг одоо яаж сөрөг үр дүнг арилгах юм бэ гэдэг талыг авч үзэлгүй. Ерөөсөө л шимтгэлийг буруулчихсан тий. Тэрнээс болоод тэтгэврийн даатгалын сан бол маш хүнд байдалд орсон тийм ээ. Тэгээд бид чинь нэг мэдж байгаа. Тэгэхээр тэтгэврийн даатгалын сангийн бие даах бас одоо бие даах байдлыг удаашруулах бас нэг нөхцөл болсон. За бусад даатгалуудын хувьд бол бас параметрыг өөрчлөөд шимтгэл тэтгэвэр тэтгэмж олгох нөхцлүүдийг одоо үндсэндээ даатгуулагчийн талд хатууруулад ингээд зарлага талаа бол даатгуулагч талын очих үр шимийг буюу одоо бенефитийг бууруулах замаар арга хэмжээг аваад явчихсан. Тэтгэврийн даатгалт бол яалтчгүй тэтгэврийн доод хэмжээ энтер гэж байгаа учраас гэхдээ энэ хооронд тэтгэвэр нэмэгдүүлэх тийм ээ тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх одоо тэтгэвэр авж байгаа хүмүүсийн өндөр насны тэтгэврийн хувьд бол бараг 60 орчим хувь хөдөлмөрийн чадвар алдсны буюу бидний ярьж байснаар тахирддагын тэтгэвэр тэжээгч алдсны тэтгэвэр бол бараг 80 гаруй 90-д шахуу хувь нь тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэр авч байна. Маш өндөр 2 сая төгрөгийн цалинтай хүн хүртэл одоо тахирддаг болохоор тэтгэврийн доод хэмжээ авч байна. Одоо бидний ярьдаг нэг өнчин үлдсэн хүүхдүүдийн тий ар гэрийн хүмүүсийн авч байгаа тэжээгч алдсны тэтгэвэр бас дандаа доод хэмжээгээр явж байна. Тэгэхээр чин зэрэг нөгөө дэлхийн хөдөлмөрийн байгууллагын уг нь конвенцэд манай бас илсэх ёстой л доо. Тэг яагаад илсэх ёстой вэ гэхээр хүний одоо нийгмийн хамгааллын хамгийн доод одоо яг нь хэм хэмжээг тэндээс тогтоож өгч байгаа шүү дээ. Нэг стандарт хэмжээ. Тэгээ уг нь бол тэрэнд илсчих юм бол манай улсын иргэд тэднийгээс тавьж байгаа шаардлагын дагуу тэтгэврийн хэмжээ тогтоолох одоо хамгаалалттай болох нь давхар. Тэгээ тэнд илсэх гэхээр манайх наад захын одоо шаардлагуудыг стандартуудыг хангаж чадахгүй одоо тэтгэврийн хэмжээ маш бага байх нь шүү дээ. Тэгээ энэс болоод тэнд үл илсэж чадахгүй байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр үндсэндээ тэр зардлага талаа яах юм бэ гэдгээ шийдвэрлэхгүй зөвхөн орлого талыг огцон бууруулсан ийм шийдвэрийг шууд гаргах нь өөрөө асуудлыг бүхлээр нь авч үзэхгүйгээр шийдвэр гаргах нь эргээд яах нь гэхээр нөгөө даатгуулагчдынхаа нөхцөлийг дордуулах ийм үндэс болдог гэсэн. Тэгэхээр ийм нөлөө авчирсан гэж хэлэх юм. Иймэрхүү өр нөлөө байна гэд Бачаргал даргаас яг өнөөдөр одоо нийгмийн даатгалын ерхий газар за нийгмийн даатгалын сангийн одоо энэ нөхцөл байдал маань юу нь ямар байна вэ? За 2025 оны нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хууль гэдэг их хурлаас баталж өгдөг. Бид нар бол их хурлаас баталж өгдөг энэ бие даасан сангийн хууль бас мөрдөж ажилладаг. Тэгэхээр нийгмийн даатгалын сан дотор бол 4 сан байна тий. Тэтгэвэр тэтгэмж ажилгүйдэл үйлдвэрлэлийн ослын даатгал гэдэг 4 сангийн нийт орлого ба зарлагыг нь бидэнд бол баталж өгнө. Бид нар бол их хурлаас баталж өгсөн хуулийг мөрдөж ажиллана. Энэ жилийн хувьд бол 5 их 80 900 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж төлбөр зардлыг бид нар бол иргэдэд олох ёстой. Гэхдээ огт нийгмийн даатгал төлж байгаа хүнд бол нэг ч төгрөг өгөхгүй тий. Нийгмийн даатгал төлж ирсэн учраас авч байгаа хүмүүстээ өгнө. 505 мянган тэтгэвэр авагч байна. За 300 орчим мянган тэтгэвч авагч. Ингээд 800 мянган хүн дээр бид нар сар тутам бол ингээд зарлага гаргаж ажиллаж байгаа. Улсын төсвөөс авах татаацын санхүүжилтийн хэмжээ бол 1.4 их нэ төгрөг байгаа. Дотроо бол тэгтээ задарна. Яг цэргийн тэтгэвэр буюу одоо манай тогтолцоонд хамааралгүй хүмүүсийн төлбөр энэ одоо санхүүжилт дотор бас байгаа. Дээр нь 95 оноос өмнө буюу одоо манай шинэ тогтолцоо эхлэхээс өмнө тэтгэврт гарсан байсан улсуудын тэтгэврийг сангийн буюу төсөв хариуцдаг. Ийм хүмүүсийн бас төлбөр бас байгаа. Дээр нь нэмээд сангийн алдагдал жишээлбэл тий. Алдагдал дээр бас сангийн яамнаас бол санхүүжилт өгч байгаа. Ингээд 1.4 тэрбумын улсын төсвийн санхүүжилттэй 5.9 их найдын зарлагатай 800-аас 900 мянган орчим хүмүүс тэтгэвэр тэтгэмж өгч байна. 1.2 сая даатгуулагч байна. За 171 мянган сайн дурын даатгуулагч байна. За энийг нийтдээ 1485 нийгмийн даатгалын ажилт нь улсын хэмжээнд зохион байгуулж ажиллаж байна. Ингээ маш товчхон статус. За баярлалаа. Уянга гişиг гишүүнээс. За яг өнөөдрийн байдлаар за нэг бас мэдээлэл байгаа. За нийтийн өргөдөл гомдлын системд иргэн бат билэг за санаачлагаар нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах юм санал гаргасан байгаа. За энэ маань бол яг өнөөдрийн байдлаар 100 мянгад хүрсэн байгаа. За энэ маань бол өөрөө улсын хурлын тухай хуульд 100 мянга хүрсэн тохиолдолд бол улсын хурлаар шийдвэрлэж бас хилцэх гэж бас заасан байдаг. Тэгэхээр яг улсын хурал дээр яг нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тал дээр ямар бас одоо ажлууд явагдаж байна. За мөн одоо 20 гаруй гишүүн маань нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар за 3 том агуулгыг бас яриа авч байгаа. Тэгэхээр энэ талаар бас та мэдээлэл өгвөл. Тэгэхээр яалтч байхгүй сүүлийн үед маш одоо эрчтэй яригдж байгаа зүйлс бол нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, татварыг бууруулах гэдэг энэ асуудал яригдж байгаа. Учир нь бол угаасаа л яг одоо бизнес эрхлэгчид болон хувь хүмүүсийн хувьд цалин хангалтгүй байна, тийм ээ, амжиргаанд хүрэлцэхгүй байна. Тийм учраас ядаж одоо татдаг
цалингаа суудгадаг тэр хувь хэмжээнүүдээ багасгаач гэдэг энэ саналууд бол маш их хурцаар тавигдчихж байгаа. За энэ хүрээндээ бол мэдээж сая ярьлаа л да. За зарлах талдаа бид нар энийг шингээж чадахгүй. Учираас яг огцом хасахад бол одоо багасхад бол хэцүү байна гэдэг асуудал яригдж байгаа. Гэхдээ энэ нь өөрөө одоо төр юу нь яах гэж байж байгаа юм бэ гэдэг асуудал руугаа орно. Өөрөөр хэлэх юм бол энэ зохицуулалтыг бид нар бодлогоор хийхээс зайлшгүй шаардлага үүсэж байна гэсэн үг. Энэ нь өөрөө одоо бид нар нийгмийн даатгалын тогтолцоо буюу ингээд маш олон жил явцсан тийм ээ. Одоо яг тэтгэврийн даатгал бас биш шүү дээ. Энэ чинь нийгмийн даатгал гэдэг талаасаа. Даатгал гэдэг утгаасаа ч гэсэн энэ чинь одоо жишээлбэл нөхөн төлбөрийн одоо төлөх ёстой даатгалын тохиолдол үүсэн тохиолдолд нөхөн төлбөрөө төлөө явдаг. Энэ системдэр буцаад бид нар нөгөө тэтгэврийн сан гэдэг юм байхгүй, хуримтлал гэдэг юм байхгүй учраас яг одоо ажилгүй бол одоо тэтгэврт гардаг. Тэгээд нөгөө тэтгэвэр зөвхөн тэтгэврийн орлоготойгоо үлддэг. Энэ нь өөрөө хувь хүний амжиргааны хувьд бол доошлох, өөрийн одоо амжиргаагаа авч явах боломжгүй байдлыг үүсгэдэг. Тэгэхээр энэний одоо шийдлүүд нь олон улсдаач тэр дэлхийн дахиндаач тэр одоо яаж явах ёстой вэ гэхээр тэтгэврийн сан руугаа л бид нар очих ёстой. Тэгэхээр энэ шинтгэлийг заавал хийх ёстой. За энэний наантай бол одоо наад зах нь бид нар юу хийж чадчихвэ вэ? Яг зарчмын хувьд ямар засваруудыг хийх боломжтой юм бэ гэдэг дээр төвшин гишүүн одоо санаачлаад ди парламент дээр оролцсон байгаа. Одоо энэ нөгөө ерөнхийдөө хүмүүсээс санал авч ийн гэсэн үг. Гэхдээ энэ нь одоо нөгөө саяныхтаа бол арай өөр л дөө. Яг их хурлын гишүүд бол хууль санаачлах эрхтэй. Эннийхээ хүрээнд одоо төвшин гишүүн болон одоо би бас өөрөө орж байгаа 20-од гишүүн одоогоор бол нэгдээд байгаа. Энэ 7 хоногтой баг өргөн барьчих болов гэж харж байна. Тэгэхээр энэ хуулийн төсөл дээр гол 3 зүйлийг хөндөж ярьж байгаа. Энэний хамгийн ихнийх нь бол хэрвээ өнөөдөр бид нар нийгмийн даатгал, албан журмын даатгал, сайн дурын даатгал гэж байгаа. Албан журмын даатгалыг бид нар суутгадаг. Тийм ээ. Энэ албан журмын даатгалаа яг зарчмынхаа хувьд зөв буюу хөдөлмөрийн гэрээт хөлснөөс тийм ээ хөдөлмөрийн гэрээгээр авж байгаа цалин урамшууллаасаа аваач. Тэрнээс биш иргэний хуулиар зохицуулдаг ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон адилтгах гэрээнүүдээс орж ирж байгаа орлогоос нийгмийн даатгалыг албан журмаар суудгахгээ болио. Энэ бол өөрөө ингээ холио мантан болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь өөрөө ингээд нэг зарчмын хувьд холилдоод одоо юу гэдгийг зарлага хэрэг одоо их гараад байгаа учраас орлогоо ямар нэг байдлаар нэмэгдүүлэе гэдэг маягаар энэ үндсэн даатгалынхаа системийг алдагдуулаад ах юм бол эн чинь өөрөө цаашаага ямар ч орлогоодыг оруулж ирэх юм бэлээ эн чинь утгагүй болоод эхэлж байгаа. Нөгөө талаасаа яг нийгмийн даатгалын шимтгэл албан журмаар төлж байгаа хүмүүсийн хувьд тэр одоо ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах тийм ээ зөвлөх үйлчилгээний гэрээгээр төлж байгаа тэрнээс суудгуулж байгаа нийгмийн даатгалын шимтгэл чинь тэтгэвэр тогтоолоход ямар ч хувь нэмэр орлохгүй. Зөвхөн хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс чинь тооцогдоо явж гин буцааж тэрийг эргүүлж төлөх, буцааж авах, нөхөж авах энэ боломж нь байхгүй. Тийм учраас нэгдүгээр өөрчлөлт бол ерөөсөө яг хөдөлмөрийн гэрээт цалин хөлснөөсөө албан журмынхаа төлдөг болый. Иргэний хуулийн дагуу гэрээ хэлцлээ олж байгаа орлогоосоо бол сайн дураараа даатгалдаг бай. За хоёр дахь өөрчлөлт нь болохоор ажил олгогчийн зүгээс яг ажилтны хувьд бол жишээлх юм бол яг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээш хэмжээний цалингаас бол нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Тэгээд яг тэтгэвэр тогтоолгох цалингийн хэмжээ бол яг энэ хязгаараараа тогтоогдож явж идэг. Гэтэл ажил олгогчоос энэ хязгаарлалт байдаггүй. Өөрөөр хэлэх юм бол яг одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээш одоо юу гэдэг нэг 10 сая төгрөгийн цалин авдаг хүн байг 9 сая 8 сая цалин авдаг байлаа гэхэд яг тэр зөрүүн дээрээс бол ажил олгогч төлж л байдаг. Энэ нь дахиад ямар зарчмыг алдагдуулдаг вэ гэхээр яг тухайн хүний одоо нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалингийн дээд хэмжээгээ тавьсан мөртлөө ажил олгогчид тэр нь үйлчлэхгүй байгаа нь нөгөө л орлогын хэмжээгээ нэмэгдүүлэх гэдэг. Энэ нь нөгөө яг системчлэл зарчмынхаа хувьд дахиад зөрчилтэй байдлыг үүсгээд байдаг. Тэгээ энийг хоёр дахьт нь засаа гэж. За гурав дахь нь бол за цалин хөдөлмөрийн хөлс тэрнтэй адилах урамшуул байгаа хөдөлмөрийн гэрээний дагуу авч байгаа. Зөвхөн энэ хэсгээсээ нийгмийн даатгалын шимтгэлээ тооцож төлдөг бай. Харин нөгөө унааны хөнгөлөлт, хоолны хөнгөлөлт, орон сууцны хөнгөлөлт гэдэгтэй байрны хөнгөлөлт энэ ажил олгогчоос тухайн ажилтнад өгж байгаа энэ хөнгөлөлтүүдийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогод оруулдаггүй байя. Энэ хөнгөлөлтүүдээ өөрөө авдаг бай. Тэгэхгүй бол дахиад тэрнээс чинь татагдаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр
ийм 3 үндсэн өөрчлөлтийг оруулахаар одоо хуулийн төсөл тусгагдсан байгаа. Энэ дээр бас нэг ямиг бид нар бас аягүй сайн анзаарах ёстой нь одоо үүнээс шалтгаалаад жишээл нийгмийн даатгалын санд одоо маш том одоо гэп үүсчих гээд байна буюу одоо орлого талдаа багасгах гээд байна гэдэг яриа гарч байгаа. Гэтэл яг одоо практик дээр юу үүсэж байна вэ гэхээр одоо зөвлөх үйлчилгээ ч юм уу хөлсөөр ажиллах гэрээ 3 хоног ажиллачлаа тий. Тэгэнгүүт тэрнээс хүн амын орлогын албан дотор 10% судгуулчихна. Дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлд за 10% тий 10-11% судгуулчихна. Тэгэнгүүт ажил олгогч ч уг нь биш юм байгаа. Нөгөө ажил гүйцэтгүүлэгч маань дахиад 12%-аараа нийгмийн даатгалын шимтгэлд төлчихөж байгаа. Тэгэхээр энэ хүнд одоо мөнгө өгөхийн тулд юу гэдгийг 34%, тэ 33-аас 34% судгуулчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо тэр хөлс чинь ажил гүйцэтгэх хөлс чинь тэр хэмжээгээр буурч байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ нь өөрөө энэ чинь маш өндөр хэмжээний дарамт шүү дээ. Тэгэхээр яадаг вэ гэхээр бэлэн мөнгөөр ажлын хөлс төлдөг, ажил гүйцэтгэдэг, бүртгэлгүй явдаг. Өөрөөр хэлэх юм бол ядаж 10% ч төлөх боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө жигдрээд эхлэх юм бол тэр цаана бүртгэлгүй байгаа гэрээ контрактууд ил гарах буюу ядаж 10%-аараа хүн амын орлогын албаны татвараа төлөөж явах. Энэ одоо төсөвт бас буцаж мөнгө орж ирэх боломжууд бол харагдаад байгаа гэсэн үг. За баярлалаа. Дараагийн асуултыг таашир захирлаас. За сая бас тэтгэврийн сангийн асуудлаар бас ярьж байна л та. Тэгэхээр ер нь энэ хувийн тэтгэврийн сан одоо яг энэ нийгэмд замаас иргэдэж ер нь ямар ач холбогдолтой талаар бас та нэг мэдээлэл өгвөл. За маш сонирхолтой асуулт байна. За хувь хүн талаас за бидний ярьдаг даатгуулагч талаас бол энэ бидний нь улсын нийгмийн даатгалаас одоо өгөхгүй байгаа тэр боломжийг л бидний хувийн тэтгэврийн сангууд бол өгч байгаа. За одоо тэр хамгийн наадлын жишээ хүн тэтгэврийн нас хүртлээр бол бид нар тэтгэл шимтгэл төлсөөр байгаад тэгээ насандаа өрөхгүй нас орох юм бол бид нар одоо юу гэдэг ямар нэг өв байхгүй тий ингээд юу ч авахгүй хоцордог. За ингээд дээрэс нь бид нар улсын нийгмийн энэ сангийн удирдлагыг бол бас мэргэжлийн компаниуд хийж явах хэрэгтэй ч гэдэг юм. Энэ ингээд энэ бүх энэ боломжуудыг бол энэ улсын нийгмийн даатгалыг өгч чадахгүй байгаа боломжуудыг манай хувийн тэтгэврийн сангийнхан бол нөхөж одоо зах зээл дээр нөхөж энэ орон зай дээр бол ажилтдаг гэж ойлгож болно. За тэр түрүү хэллээ. Энэ хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн талаар бас бид нар нэлээд ярьлаа тий. Энэ хууль маань сая бид нар бол бас энэ тэтгэврийн хуулийн талаар бол бас нэлээд ажиллаж байгаа. Манай хувийн компаниуд болоод хувийн банк санхүүгийн байгууллагууд болоод манай энэ зохицуулагч байгууллагууд юм хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. За энэ хуулийн гол үндсэн зарчим нь бол өвлөгдөх ёстой. Сайн дурынх байх ёстой. Дээрээс нь одоо санхүүгийн болоод үйл ажиллагаа нь бол нөгөө шилэн transparent гэж ярьдаг тийм шилэн байх ёстой гэсэн үндсэн зарчим дээр суурилагдж өрнөл хийгдэж байгаа. Тэгэхээр энэ бүх шаардлагуудыг бол хангасан энэ бүжиглэхийг бол даатгуулагчд өгдөгөөр юм ач холбогдолтой. За нийгэмд үзүүлэх ач холбогдлын тухайд бол өнөө бидний ярьдаг хүү өндөр байна. Татвар өндөр гэсэн энэ бүх одоо яг үндсэн суурьаар наваад үзэх юм бол эдийн засаг өндөр хөгжилтэй байгаа орнуудын үндсэн цаад хөрөнгө оруулагч институц нь бол энэ пеншн фонд буюу энэ хувийн тэтгэврийн сангууд бол байж идэг. За энэ хувийн тэтгэврийн сангуудын гол ялгаа бол энэ дандаа урт хугацааны энэ хөрөнгө оруулалт их усруудыг татан төлөвлөж урт хугацааны хөрөнгө оруулалтуудыг энэ бидний нөгөө яриад байдаг хөрөнгөний зах зээл дээр бид нар хөрөнгөний зах зээл юм уу ийм юмнуудаар хөрөнгө оруулалтуудыг хийж идэг. Энэ нь эргүүлээд бас энэ эдийн засаг нийгэмдээ үзүүлж байгаа нь бол хамгийн нэгдүгээр зүйл нь бол энэ хүүгийн банкны хүүтэй буурах үндсэн нөхцөлийг бол бүрдүүлж идэг. Өөрөөр хэлбэл манай аж ахуй нэгжүүд маань хөрөнгөний зах зээлээс бол хямд өртөгтэй их усүр татан төлөвлөх институцийн хөрөнгө оруулалтуудыг татах юм үндсэн нөхцөлийг бол бүрдүүлж идэг юм онцлогтой салбар юм байна. Ийм л одоо үндсэн товч хариулна гэх юм бол ийм л юмнуудыг бол даатгуулагч болоод нийгэмд үзүүлж идэг. За баярлалаа. За нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань өнөөдөр татвар шимтгэлийг бууруулах боломжтой сэдвийн хүрээнд ярилцж байна. За энэ хүү сэдвийн хүрээндээ бол бид нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар агуулгын хүрээнд бас ярилцаад ингээд нэгдүгээр хэсгээ төр завсарлаад хоёрдугаар хэсгээрээ студид эргээд уулзцгаая. За бид өнөөдөр татварын шимтгэлийг бууруулах боломжтой сэдвийн хүрээнд нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань ярилцж байна. За хоёрдугаар хэсгээр хэдүүлээ. За бидэнд ер нь ямар хүндрэл бэрхшээлүүд асуудлууд байна. Энэхүү асуудлуудыг бас хэрхэн шийдвэрлэх талаар бас ярилцсан явнаа.
За би бас таашир захирлаас 2 дугаар хэсгийнхаа эхний асуултыг асууя гэж бодож байна. За өнөөдрийн бас очиж дунд маань аж ахуй нэгжийн төлөөлөл болж бас оролцож байгаа. Тэгэхээр аж ахуй нэгжийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгаа нь ер нь дарамт учруулж байна уу? Тулгамдж байгаа асуудлууд юу байна вэ? За мэдээж нийгмийн бүх байгууллагууд бол сайн нэг хүлээн зөвшөөрнө тийм өндөр байгаа гэдгийг. Гэхдээ бид нар бас нэг зүйлийг бас эргэж харах хэрэгтэй. Энэ юу гэхээр зэрэг бид нар энэ нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн энэ зэрэг нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн хуучин бид нар соц орны гэж ярьдаг энэ орнуудын бас энэ нийгмийн даатгалын тогтолцоо бас яг ямар байгаа. Ажил олгогчдод бас энэ ирж байгаа дарамт нь ямар байгаа гэдгийг бас сайн харах хэрэгтэй тийм. Тэгэхээр ингээд хараад үзэхээр зэрэг болвол яг тэр ижил гаранаас гарсан гэж хэлж болохоор тэр орнуудаас бол манайх бол энэ бол ажил олгогчийн хувьд ч гэсэн ажилтны хувьд ч гэсэн ер нь бол тийм өндөртөө орохгүй байна. Энэ бол яг бодит кейсээс судалгаан дээр бас байж байгаа. Тэгэхээр бусад орнуудад одоо бас энэ 15 за дээдл нь 20 ч гэдэм 20 ч гэдэм ингээд энэ хооронд бас минут бол байгаа. Тэгэхээр бид нар бол бас яг зөв хитрхи бас яг энэ харьцуулаад харах юм бол бас бусад орнуудтай харьцуулах гайгүй юм шиг. Гэхдээ яг бодит байдал дээр яг нөгөө манай дээрээс ганцхан энэ тэтгэврийн сангуудаас гадна манайх өчнөө сангуудыг бид нар судалж байгаа шүү дээ. Одоо нөгөө үйлдвэрлэлийн осол гэдэг ч юм уу ингээд эрүүл мэндийн даатгал гэл ингээд юмнууд бол ингээд судалж байгаа. Тэгэхээр ирж байгаа дарамт бол байгаа учраас энэ бол энэ бүх энэ нийгмийн захиалга нь угаасаа энэ шинжилэл хэрэгтэй байна гэдгийг бол угаасаа бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр энэ бол хинч марахгүй сэдв гэж ойлгож байгаа. Тэгэхээр хамгийн гол нь энэ шинжилгээг хийх арга замаа зөв тодорхойлно, зөв хийх хэрэгтэй гэж байна. Түүнээс одоо нэг ганц нэг шимтгэлтийг одоо юу гэдэг нь сонголтоор ингэж бууруулдаг ч юм уу. Нөгөө параметруудаас нь ингэ сонгож өөрчлөлтүүдийг хийгээд түрүүний ярьсан бидний түрүүний яриад байгаа зардал талын нөгөө эрсдлүүд үүснэ гэдэг юм уу те. Ер нь бол альва гинтийн энэ шийдвэрүүд чинь дандаа л цаана том эрсдлүүдийг дагуулж байдаг учраас маш сайн тооцоо судалгаатай асуудал бол хандж явах хэрэгтэй гэсэн юм бодлоо. За ойлголоо. Баярлалаа. Уянга шиг гишүүнээс. За яг саяны бас та бүхэн маань нийгмийн даатгалын ерөнхий хуульд за нэмэлт өөрчлөлт оруулахаар 3 том агуулгыг бас гаргаад за олон нийтийн бас хилцүүлгүүд хийгээд ингээд бас ажиллаж байгаа шиг байна. Тэгэхээр яг тулгамдж байгаа бас асуудлууд юу байна? За энэхүү бас өөрчлөлт маань одоо хуулийн хүрээнд хийгдээд явхад ямар бас асуудлууд гарч ирж байна? Энэ тал дээр та мэдээлэл. Яг уу ерөнхийдөө хилэлцүүлгийн явцад бол эн чинь яг бүх асуудлыг шийдэж чадахгүй байна гэдэг асуудал гарч ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ер нь ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг тэгэлжүүл яад юм бэ гэдэг хүртэл санал гарч ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгч чинь тэтгэврт гараад өөрийнхөө төлснийг л авч ийн яхаараа ажил олгогч тэнцээ давхар төлөөд байдгийн тий. Мөн түнчлэн нөгөө талаасаа ер нь ингээд хувь хэмжээг бууруулах ёстой. Одоо яг энэ өөрчлөлтөр чинь бол хувь хэмжээ айлгтаа буухгүй штэ ч гэдэг юм уу. Тэгээ илүү өндөр хүлээлттэй байгаад байгаа гэсэн үг. Тэгэхээр яг ер нь бол яг энэ хуулийн төслийн хувьд бол энэ удаадаа ямар ч байсан хилцэгдээ дэмжигдээд явах болов гэдэг хүлээлттэй байгаа. Энэ нь өөрөө дараагийн одоо нийгмийн даатгалын тогтолцооныхын шинжилгээг хийхэд ядаж актуар тооцооллынхаа суурь тоонуудыг зөв гаргахад чухал нэмэртэй юм уу гэдэг байр суурьтай байгаа. Мөн ер нь бол одоо бид нар ингээд харахаар нийгмийн даатгалын сан маань яагаад хоосорч байгаа тийм ээ. Энэ өөрөө яагаад ч хуримтлын бүтээгдэхүүн байж чадахгүй байхгүй юу? Одоо ингээд 5.7 байж идэг тэр нь буцаалгаараа явцдаг. Нөгөөх нь арай гэж суглардаг. Тэгээ одоо бүр 1.8 их 80-ийн алдагдaltaй болцсон тийм ээ. Тэрийг нөхдөг, төсвөөс татаасаар хийдэг. Тэгэхээр энэ бол цаашаа угаасаа ингэж явж чадахгүй. Боёо энэ ингээд одоо хизээ нэгэн цагт одоо нэг хэдэн жилийн дараа юм тийм ээ. Энэ ерөөсөө угаасаа цаашаа явахгүй болно. Тэгэхээр бид нар аливаа юм цаашаа явах нь тодорхойгүй болоод эхэлж байгаа л энийг аль болох эрт засах тусмаа л бид нарт сайн. Тийм учраас одоо яг энэ яриад байгаа бид нар юу гэдгийг за хуучин соц орнуудын хувьд ч гэдэг юм уу тийм ээ хуучин социалист тогтолцооны үед гэдэг юм уу энэ талаас аваад үзэх юм бол эн чинь өөрөө бид нар барууны биш зүүнний буюу бүх одоо гол нийгмийн харилцаанууд чинь төр шийдэх ёстой. Чи тэтгэврт гараавал чамайг тэтгэвртэй сайн сайхан амьдрахыг чинь төр шийдэж өгнө гэдэг энэ зарчим шүү дээ. Гэтэл өнөөдөр бид нар юу л явж гинэ гэхээр хуримтлалтай бай, тийм ээ. Санд хөрөнгө оруулъя. Тэр сан чинь өөрөө мөнгө өсгөдөг, үржүүлдэг бай, тийм ээ. Дор хаяж жилийн 13-4% буюу арилжааны банкны хүүнээс доошгүй
хэмжээгээр өсдөг байх хэвээр. Тэгжээч нөгөө инфляц мөний өсөлттэйгээ хамтдаа буцаад одоо юу гэдгийг 30 жилийн дараа 20 жилийн дараа тэр мөнгө авахд тэр хэмжээний тухайн үед төлж исэн хэмжээнийхаараа байх хэвээр. Тийм ээ. Тэгжээч энэ чинь хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, хоримтлын бүтээгдэхүүн болох хэвээр. Тэгэхээр энийг бид нар яаж бий болгох хэвээр вэ гэхээр за шууд сайн дурынхлуу шилжиж чаддгүй юм бэ. Тэгвэл нийгмийн даатгал буюу social insurance буюу суур даатгал нөгөө даатгал гэдэг утгаараа авч үлдээд энэ нь бол одоо юу гэдгийг тэтгэмжийнх ч байд юм уу тийм ээ ажилгүйдлийнх, үйлдвэрлэлийн ослих гэдэг юм уу энэ талаас тэтгэвэр бол хамгийн минимум бага хэмжээгээр харин тэрнийхээ одоо ихэнх хувийг гэдэг ч юм уу тийм ээ юу гэдгийг нэг уг нь ядаж 3%-аас ч юм уу эхэлчмээр байгаа. Тэр 3% албан журмын тэтгэврийн саналуу хийдэг болооч. Энэ нь өөрөө тэтгэврийн сан болгохын гол давуу тал юу гэхээр одоо бид нар нийгмийн даатгалын сангаас та нар өсгөж үржүүлсэнгүү гэж нэхэж чадахгүй байгаа байхгүй. Яг тэр тэрий чинь удирдах байгаа субъект алга тийм ээ. Буцаад тэрий чинь нэг сар байршуулах боломж байхгүй байгаа шүү. Тэгэхээр яаж өгөөж урт хугацааны өгөөжтэй бүтээгдэхүүнд оруул гэж нэхэх вэ шаардах вэ? Харин энэний хажууд тэтгэврийн сан байдаг болчвол энэчнээс тэтгэврийн сан дээр яг одоо жишээлбэл юу гэдгийг тэл хавгаагийнх өнрөөх гэдэг юм уу те Батчаагийн нэр дээрх данс нь бол байж гэн бидний нөгөө яриад байгаа нэрийн данс гэдэг шиг яг тэр мөнгө чинь байж гэн тэр хүн 20 жилийн дараа авах нь ойлгомжтой. Тийм учраас тэрийг урт хугацааны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн рүү оруулаад өсгөө тах боломж нь гараад ирж байгаа. Энийг удирдах хэвээр мэргэжлийн байгууллага нь удирдаад ороод ирж байна. Тэр сангийн хөрөнгө яаж зарцуулагдж байна, яаж одоо үржиж байна, өгөөжтэй яаж одоо өгөөж олж байна гэдгийг чинь гаргаад ирээд ил тод тэ санхүүжилт одоо бүх хөдөлгөөний ил тод байх энэ боломжуудыг гаргаад ирж болж байгаа. Тэгэхээр ийшээгээ шилжихийн тулд мэдээж одоо саяны хэлж байгаа зарлах талдаа юм үүснэ, асуудал үүснэ. Тэгэх юм бол энийг бид нар яг өнөөдрийн байдлаар одоо боломж байгаа дээрээ үндэсний баялагын сангийнхаа хуримтлын сангаас байдаг юм уу тийм ээ ирээдүйн өв сангаас байдаг юм уу яг энэ бол нийт ард түмний одоо цаашдын энэ нийгмийн даатгалын тогтолцоо тэтгэврийн шинжилэл учраас энэ талаасаа тодорхой хэмжээнд нэг 5-6 жил шилжилтийн үеийн тэр цоорхойг нөхөөч. Ингээд цаашаага тогтолцоо өөрөө одоо олон улсынхаа жишгээр тийм ээ зам ёсоороо ингээ үргэлжлээд явах юм бол энэ дээр бид нар дараа нь толгой өвдөхгүй болно. Тэгэхээр энэ шинжилгээг л хий гэдэг дээр байгаа гэсэн. За бочоргол дараагаас сая бас ярьсан шийдлүүдийг тулгамдж буй асуудлуудад та бас санал нэг байна уу? Ер нь шимтгэлийг бууруулахын нийгмийн даатгалын санхүүгийн одоо энэ санхүүжилтанд ямар нөлөө үзүүлж байна энэ тал дээр? Тэгээ ер нь таарууны 9 тэрбум их найдын зарлага гэж төр хэлсэн шүү дээ. Тэрний орлогыг бид нар шимтгэлээр бүрдүүлж байгаа. Тэрнээс яг ажилгүйчийн төлдөг мөнгөнд дүн бол 2.8 их найт төгрөг байгаа. 60 мянган ажилгүйч байгаа. Үүнээсээ төсөв байгууллага хасах юм бол 2.4 их найдыг бол яг хувийн аж ахуйн нэгжүүд бүрдүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр 2.8 их найд бидний орлого тал дээр согт утчих юм бол бидний асуултыг ингийн. Тэтгэврээ олохын тулд одоо яг тэтгэвэр авч байгаа хамтуудынхаа тэтгэврийг бид нар нэгээс нь бидний орлого 50% буурч байгаа учраас тэр 2.8 их найдыг нэг бол олох хэрэг гарна. Цаг гişүн бол хэлж шүү дээ үндэсний баялагын сангаас үг гэдэг нэг тийм асуудал үүснэ. Эсвэл бид нар тэтгэврийг бууруулна өөр арга байхгүй. Энд чинь актуар тооцоол цаана явах ёстой л гэж хэлж байгаа юм. Тэгээд асуудал бас байгаа юм тэтгэврийн тогтолцоо. Бид нар бол нэг их гоё тогтолцоо ямар ч асуудал байхгүй тий гарч байгаа саналууд бол буруу жогт хэлэхгүй байгаа. Асуудал бол мэдээж байгаа. Яг тэгвэл асуудал бол угаасаа нийгмийн амьдралтай холбоотойгоор асуудлууд гарч байгаагаас би нэг хоёрыг дурдчихсан. Нэгдүгээр асуудал нь гэх юм бол хэрвээ даатгалын бүтээгдэхүүн юм бол энэ чинь өөрөө ирээдүйн өсөлтийг даатгадаг тий. Гэтэл бол нийгмийн даатгалын тогтолцоонд ялангуяа тэтгэврийн даатгалын тогтолцоонд 3-4 удаагийн нөхөн даатгал хийгдсэн. Маш энгийнээр хэлэх юм бол та машина даатгалгүй явж ич тий. Гэтэл машин чинь нэг шатжээ. Тэгвэл та яг даатгалын компанилууд тайшир захирал руу ууцдах нь шүү дээ. За би даатгалаа хийлгэж чинь миний машин одоо их шатжаа ингээ тий. Тэгэх юм бол тайшир захирал бол асар ойлгохгүй шүү дээ. Энэ бол та юу яриад байгаа юм бэ? Та энэ жаахан тайван бай гэдэг ч юм уу. Ахт манай нийгмийн даатгал дээр тийм процесс болсон байхгүй. Би 4 удаагийн процесс. Та нийгмийн даатгал төлөхгүй явж болоод явж бай гэж хэлээд та эрсдэл галангууд гарангууд буцаага даатгуулчих тэгээд авчих гээд. Тэгэхээр энэ даатгалын зарчмын үр дүн одоо юу гэхээр их шудраг бус байдал үүсчихэж байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр нэг хүн одоо аймгийн төвдөө насаараа багш хийгээд хуулийн дагуу яг хууль номын дагуу шимтгэлээ төлөөд 55 хүрээд тэтгэвртэй гарчээ.
Гэтэл найз нь насаараа хувийн бизнес хийгээд даатгал төлөхгүй явж байгаад яг 50 тоо хүрээд нөхөн даатгал хийгээд бүр өндөрч гарчиж байгаа тохиолдол манай хуулинд байсан. Одоо баталж өгсөн хуулинд. Тэгэхээр манай тэр багш хүн асууж байгаа байхгүй юу? Одоо яг бодит жишээ байхгүй юу? Бачаарал дарга одоо би бол хуулийн дагуу бүх юмаа төлсөн. Би бол тэнд бол харамсахгүй байна тий. Манай найз бол бас бизнес хийгээд амьдралын дээшсэн. Би бол тэнд барьцахгүй тий. Хамгийн гол нь би яг насаараа төлсөн миний шимтгэлийн дүнтэй адилхан дүнгээс ч илүү тэр хүн төлөх боломж гаргаад өөрөө амьдралын үед боломжтой дээр нь надаас илүү тэтгэвртэй ингээ гараад ирэхээр би тэгвэл над ямар бенефит хүртэх гэж байгаа юм бэ гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр энэ олон удаагийн нөхөн даатгал бол санд бол маш их хазаалт үзүүлсэн. Орлого дээр маш бага орлого, маш өндөр зарлага үзүүлсэн. Энд бол нэгдүгээр асуудал байгаа. Хоёр дахь асуудал юу вэ гэхээр зөвхөн манай улсын хувьд ч биш, манай сая олзогчдоос ярьжлаа л да. Насжилт байна. Одоо манайд чинь нэг 65-аас 75 оны хооронд 10 жилийн нэгт төрөлтийн үеийнхэн тэтгэвртэй гарч эхэлж байна. Яг өнөөдөр гэтэл одоо 75 онд төрсэн 4 хүүхэдтэй 50 нас хүрсэн эмэгтэй өнөөдөр бол яг тэтгэврээ тогтоолгож байна. Яг онлоор бол энэ үеийг хаах ёстой хэсэг бол 90-2000 оны төрөлтийнхэн бол одоо энэ үеийг санхүүжүүлж ингэж явах ёстой байдаг. Одоо кохорт гэж нэрлэдэг. Харамсалтай 92,000 онд бол манай төрөлт бол нэг айл 6 хүүхэдтэй байж байгаа шууд 2 хүүхэдтэй болж унсан. Одоо ч хүүхдийн тоо бол хангалттай өсөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ насжилтын давлага бид нар бас ямар цохилт багтаа яаж давах вэ гэдэг асуулт бас тогтолцооны өмнө бас байгаад байгаа юм. Тэгэхээр нөгөө бид нар зам ёсоор ирж байгаа насжилтын асуудлаас гадна одоо нэг тийм онлайн биш тийм нөхөн даатгалын асуудал үнэхээр толгойн өвчин болж орж иж байгаа л байгаа юм. Би нэг л тоо хэлье. 92,000 онд нөхөн даатгал хийлгэсэн хувьндээ бол мэдээж ашигтай үйлдэл болсон. Төр засгийн үед мэдээж одоо энэ хэрэгтэйгээд хуулиа баталсан байх тий. Гэхдээ тэтгэврийн даатгалын санд бол 37 тэрбум төгрөг төвлөрсөн. Нийт 607 мянган хүн хамрагдсан. Одоо 37 тэрбумын нөгөө тал зарлага бид нар одоо тооцоход 1.8 их найдын ачаал өгч байгаа байхгүй юу? Тэгэхээр 37 тэрбум жингийн тухайн энэ талд орлого тал дээр 37 тэрбум, зарлага тал дээр 1.8 их найдын ачаал гэдэг бол бүгдийн нийгмийн тэтгэврийн даатгалын сан өөрөө явчихж байгаа байхгүй юу? Хэрвээ төр засаг энэ нөхөн даатгалыг хийх ёстой гэж үтсэн бол хуулиа гаргасан бол ачааллыг нь хуваалцах ёстой байсан бол байх. Тэтгэврийн сан дээр өгөх биш те. Одоо гишүүний хэлдгээ одоо нэг өмс баялагын сангаас санхүүжүүлдэг ч юм ингэж авч явахгүйгээс болоод тэтгэврийн сандаа ч өөрөө нөгөө актуар тооцооллын үндсэн хазаалт нь тэндээс бий болчиход байна л да. Тэгэхээр нөгөө шийдэл одоо би танд шийдэл хэлээ тий. Шийдэл гэх юм бол ерөөсө шудраг байдал бий болох гэдэг байна хүмүүсүүд. Та хэдийг төлсөн тэрийг л ав гэж байгаа байхгүй юу? Мэдээж тэр дунд хөрөнгө удирдлага, өсөлт одоо хөрөнгө өсөх ажиллагаа явагдана. Гэхдээ үндсэндээ зарчим бол та нэг төгрөг төлчөөд 20 төгрөг авахыг шаардах хэрэггүй зах зээл байхгүй уул нь бол энэ чинь. Хоёр дахь асуудал бол энэ чинь өөрөө үнцний асуудал байгаа юм. Тэтгэврийн бүтээгдэхүүн бол олон жилийн дараа тэтгэврээ авдаг тий. Тэгэхээр тэр яг найдвартай хадгалаад 20 жилийн дараах ирээдүйн үнцэн, өнөөгийн үнцэнтэй ядаж тэнцүү байх ёстой. Ийм баталгааг өгч чаддаг түвшинд л хоёр асуудлаа шийдчих юм бол энэ өөрөө дундуур нь ямар нэгэн тийм стандарт бус одоо сая өнөрөө багшийн хэлдгээр шимтгэлийг гинт огцон буулгаад нөхөн даатгал хийгээл бойлол дахиад шимтгэл өсгөөл бойлол ингээд байхаар чинь энэ нэг хүний амьдралын хугацаанд явдаг зах зээл чинь өөрөө 60 жилийн дотор төлөвлөөд гаргаад ирсэн шимтгэлийг 60 жил хүрээгүй байхад 10 жил дотор 15 жил дотор өсгөөд буулгаад насыг нэг өсгөж буулгаад шимтгэлийг нэг өсгөж буулгаад дундуур нөхөн даатгал оруулж ирээд ингээд яваадах энэ тогтолцоо өөрөө ингээд докторгүй байдалд орчод байгаа байхгүй. Тэгэхээр асуудал нь бол ерөөсөө ийм л гаргалгаа Дэлхийн банкны шинжээч докторч хэлж байгаа байхгүй. Хоёр янзын шийдэл байна. Хоёулын л зэрэг хийж үр дүнд хүрнэ. Нэг нь системийн шинжилгээ. Энэ юу гэхээр хингийн улсын тэтгэврийн сан бүгдийн бүх эрсдлийг даан гээд битгий ингээд өөр дээр ачаал аваад одоо боломжгүй болсон гэж чинь тийм. Энэ дээр тодорхой хэмжээний хязгаартай сая гишүүний хэлдгээд аж тодорчийн төлөвлөлт хувийг 10 ч юм уу 8 болгоод үлдсэн зах зээлийг хувийн зах зээлд өгчгөө. Дээр нь суур тэтгэврийн асуудал гаргаж ирээ. Яг тэгвэл хүсээгүй төр өөрөөсөө гарах зарлага гаргадаг цаг ирнэ танаа дээр тий. Одоогийн төлж байгаа тэр татаасаас гадна гэж хэлж байгаа. Ингээд танаа давхаргаа задлаад ачаалаа задлчих. Энд чинь өөрөө ингээд системийн шинжилт болно. Хоёр дахь шинжилт бол параметрик шинжилт буюу шудраг байдлаар бий болох гэдэг. Та нар яг хэдийг төлсөн тэрийг авдаг тогтолцоо оруулаар дунд нь зөв өдөрт тэгэд нээлттэй ил тод байж.
Ингээл болоо. Энэ хоёроо зоригтой хийчихвэл таны яг үндсэн шинжилчин болно гэд хэлж байгаа гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамнаас боловсруулж байгаа хууль бол яг энэ хоёр чиглэл рүү л явж байгаа. Системийн болон параметрик шинжилгээ. Баярлалаа Бочролор. За өнөр жаргал багшаас. За хамгийн ихний асуултанд та бас хэлж ийсэн шимтгэлийг бууруулах боломжтой. Гэхдээ зогц шийдлүүдийг гаргаж иж гэсэн. Тэгэхээр яг энэ ямар одоо зогц шийдлүүдийг хийхэд ямар асуудлууд тулгамдж байна вэ? За яг хөө тэтгэврийн даатгалыг бид нэг голчилж яриад байгаа. Наан тэтгэмжийн даатгал гэдэг нөгөө 3 даатгал ба тий. Тэр даатгал дээр ч гэсэн одоо сонгуулийн ковидын үеэр нэг удаагийн шинжтэй тэтгэмж болгож баахан тараагаад ч юм уу ингээ сонгуулийн оноо авахаар за дээрээс нь жирэмсэн амарцны тэтгэмжийг хүмүүс яг тогтцсон хувь хэмжээгээр 70 орчим хувийн шимтгэл төлдөг бол 70% тэтгэмж энэ төр аваад сайн дурын даатгуулагч явж ирсэн нэг 100% болгоод ингээл ерөөс дандаа нэг юм онооны шийдвэрүүд гаргаад энийг ингээ үргэлжлээл яваад байгаа. Энийгээ нэгдүгээр засах хэрэгтэй. Тэр ч гэсэн даатгал мөн шүү дээ. За дараагийнх нь бол энэ тэтгэврийн даатгалыг бие даалгах ажлыг 2099 оны 12 сарын 31 хүртэл ажил хөдөлмөрөөр эхэлсэн 1960 оны 1-р сарын 1-ээс хойш төрсэн бүх хүмүүст нэрийн данс гэдэг зүйл нээгээд ингээд энэ таны нэрийн данс нь тэдэн төгрөгнөөс эхэллээ гэд эхэлсэн. Уг нь энэ үеэс эхлээд нэрийн дансны мөнгийг одоо яг нэг мөнгө хэлбрээр нь байршуулад бие даалгаад ингээд явсан бол бид нар өнөөдөр ийм юмэрэ зогсож байхгүй байсан. Тэг ингээ хийсвэр одоо өөрөөр хэлбэл нэрийн дансных мэдээллийг зүгээр хийсвэр мэдээлэл болгож үлдээгээл за тэгэл баахан хийсвэр хүү тооцоод л за тэгээд ингээд ерөөс цаана ямар ч одоо баталгаа байхгүй явцсантай холбоотой. Тэгээ энэ 25 жилийн туршид мөнгөжүүлсэн бол зөв удирдсан бол өнөөдөр бид нар ингээд одоо яриад ийм болох юмсан, тийм болох юмсан гэдэг зүйлдээ аль хэдийн хүрчих байсан байгааз. Тэгэхээр одоо нэг хоног, нэг цаг, нэг жил ч алдмааргүй л одоо бие даалгах ажлыг хиймээр. Ингийн тулд энэ нийгмийн даатгалын санг төрийн сан биш байлгамаар байна. Одоо бие даалгамаар байгаа байхгүй. Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудыг төрийн албан хаагч биш болгомоор байна. Өөрөлд яг даатгалын ажилтнууд уучин бол одоо 90-ад он 2000-ад онд энэ чинь бие даасан статустай байсан шүү дээ. Харцангуй төрөөс хараат биш байсан. За тэгээд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлгээд мэдээж эрх үүрэг хэрэгжүүлэх гэж байгаа юм хүмүүс байхад засгийн газраас одоо хамаг зүйл нь хараат байгаад байна тий. Тэтгэврийн доод хэмжээг засгийн газар тогтоож байна. Шимтгэлийн одоо эрүүл мэндийн даатгалын эрүүл мэндийн даатгал гэсэн миний даатгал шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг засгийн газраас тогтоож байна. Тэгээд засгийн газар болохоор тогтоох болохоор юу хэлж байгаа юм гэхээс хураах гэж байгаа мөнгө ахиухан тогтооно. Одоо сая гихт чинь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хүмүүс ярихгүй л байгаа даа. Сайн дурын одоо нийгмийн даатгал сайн дураар хамрагддаг ажилгүй малчин за нийгмийн халамжийн сангаас тэтгэврт тэтгэмж авдаг өндөр насны тэтгэвртүүдийг төрөөс шимтгэлийн хариуцдаг бүх хүний шимтгэл 2.5 дахин өссөн өмнөх жилээс. Яга 2.5 гэж юм шимтгэлийг 1%-ээс 2 болгосон. Дахиад хөдөлмөрийн үйлсний доод хэмжээ нэмэгдсэн. Энэтэй уялдаатаар. Тэгэхээр 3 ам бүртээ малчин хайлуудад 500 гаруй мянган төгрөг төлөх гэж шүү дээ. Шимтгэлт гихч мэтлэн. Ингээд одоо хүмүүсийн амжиргааг дордуулах ийм зохицуултуудыг хийгээд амиргүй байгаа юм. Тэгээ үрэх гэж байгаа газар нь орлогоо тогтоохор ч одоо тэр ахиу үрхэл бодноо да. Тэгээ эрүүл мэндийн даатгалын санг бие даалгаж ингээд улам нөхцөлийг дордуулчихсан. Тэсэндээ сангийн менежмент мэдэхгүй өөр мэрэгжлийн хүмүүс сан удирдах гэж чинь тухайн хүмүүстэй хүртэл одоо би яасан зоригтой хүмүүс үү гэж бодоод тийм тухайн хүмүүстэй хүртэл одоо өөрт нь эрсдэлтэй өөрт нь одоо шийдвэрээс буруу зуруу шийдвэрээс гарсан эрсдэл энэ төр хүртэл ирэхээр л байгаад байгаа. Тэгээ тэтгэврийн даатгалын хувьд бол яг хөө бүр одоо суур тэтгэврийг бол нийгмийн халамжаас өгнө гэдэг. Тэгээ би бол одоо юу гэж бодоод байгаа гэхээр 95 оноос өмнө ядаж шимтгэл төлөхгүйгээр тэтгэврт гарчихсан байгаа хүмүүсээ тусгаарлаад салгаад за тэгээд тэр нөгөө нөхөн даатгалын тэрийг одоо би тэр үеийн хуулийг санаачилж исэн хүнээс би бүр өөрийнх нь амнаас сонсч исэн. Төрөөс болоод төрийн одоо буруу бодлогоос болоод төрийн одоо өөрчлөлтөөс болоод энэ хүмүүс ингээд залуу насндаа ажилгүй ажилласан юм аа. Тэгээд тэрнийхээ хариуцлагыг төр өвлөөж тэгээд эдгээр хүмүүсийг одоо нөхөн даатгалд хамруулж байгаа маа гэх. Тэгвэл төрийн тийм хариуцлагыг бид нар өөрөх албагүй шүү дээ. Тэгээ өнөөдөр даатгуулсан шударгаар шимтгэлээ төлсөн хүмүүсийн нуруунд дээр өөрүүлчээ төр хариуцлаа гэж яриад иж болохгүй. Тэр энэ халамжийн шинжтэй залтуудыг зоригтойгоор байхгүй болох хэрэгтэй. Жишээлбэл тэр олон хүүхд төрүүлсэн гэж эрт тэтгэврт гардаг. Хүүхдийн тоогоор шимтгэл төлсөн жилийг хий нэмж тооцоолдог тийм ээ. Шимтгэл төлөх тасрахгүй байгаа ш. За дээрэс нь одоо тэтгэмжийг гэхэд чинь 2 удаагийн төрөлтөөр төрөхөд одоо жирэмсэн амарцын тэтгэмж авдаг гэсэн бол одоо хязгааргүй 6 хүүхд төрүүлсэн чинь 1 удаа шимтгэл төлсөнгөөр ингээ яваад байдаг. Ажил олгогч нэг ажлын байран дээр 3-4 хүний шимтгэлийг хий төлдөг. Энэ зохицуултуудыг бол зоригтой байхгүй болгож яг даатгал хэлбэрлүү наваачих хэрэгтэй байхгүй. Бусад бүх асуудлуудаа тэр олон хүүхд төрүүлсэн хүнээ одоо урамшуулмаар байгаа бол халамж нь боломж байдаг бол тэрүүгээрээ шийдэх хэрэгтэй. Тэр хөдөлмөрийн хортой халуун нөхцөл энэ төр гээл тэр
хортой халуун нөхцөлд ажиллаж байх үед нь цалингийн нэмэгдлэр нь тэр хор саармагжуулах арга хэмжээнүүдээр нь ажил олгогчийг зохицуулах хэрэгтэй болохоос тэр хүнийг яагаад ч эрт тэтгэврт гаргаж байгаа чинь хүртэл нийгмийн хамгааллын асуудлыг дордуулж байгаа. Тэр хүн эрт тэтгэврт гарна гэдэг чинь бага тэтгэвртэй юм гэсэн. Дараагийн нэг асуудал нь энэ параметруудыг шинжлэхдээ дандаа даатгуулагчийг хатуудуулж байна. Даатгуулагчийн нөхцөлийг дордуулсан зохицуулт хийж байна. Тэгээ одоо 7 жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоож байсан нэг 5 болгосон. Бодит байдал дээр жирийн хүмүүсийн тэтгэвэр буугаад болохоо байгаад. Тэгэнгүүт одоо дахиад тэр жилийг нэмэх тухай асуудал яриад байна. Энэ ч өөрөө дахиад даатгуулагчийн нөхцөлийг дордуулна. Угаасаа сайн дурын даатгуулагчийг албан журмын даатгуулагчийн дээд хэмжээний 70% хязгаарлалцглаа. Ажил олгогчийн одоо төлж байгаа шимтгэлийн дүнг хязгаарлаж таарна. Хязгаарлах ёстой угаасаа. Тэр нэмэлт бенефит хүртэхгүй байгаа юм чинь. За ингээд дээрэс нь одоо 29 оноос эхлээд тэтгэвэр бодох аргачлалаар 30 жил хүрээгүй шимтгэл төлсөн даатгуулагчийн тэтгэврийн хэмжээ одоогийн бодож байгаа аргачлалаас бодсноос одоо бага тэтгэвэр ирэхээр байгаа. 30-аас илүү жил буюу удаан жил тэр зөв л дөө зөв арга хэмжээ. Хэдий ч нэ удаан жил шимтгэлтэн төдий ч нэ ахиу тэтгэвэр юм гэж. Тэгээ удахгүй одоо нэг нэрийн дансны хийсвэр байдгүй, бодит байдгүй мэдээлэлсээ тэтгэвэр тогтоолох болно. Ингээд даатгуулагчийн нөхцөл бол дордоод байгаа шүү. За тэгээ дээрэс нь тэтгэвэр тогтоохдоо яаж ийм хөрнөө цалинг индексжүүлдэг шүү дээ. Өмнөх одоо 20 жилийн өмнөх ч юм уу 15 жилийн өмнөх цалинг өнөөдрийн цалинд ойртуулах индекс итгэлцүүр хэрэгэлдэг. За энэ итгэлцүүрийг зөвхөн тэтгэврийг тогтоох үедээ хэрэгэлдэг болгочихлоо. Тэтгэврээ нэгэн тогтоолгосон бол тэр хүний тэтгэвэр зүгээр л нөгөө жил засгийн газраас зарлаж байгаа 6% нөгөө зардал талаа бодож байгаа 6%, 5%, 3%, 50 мянган төгрөг, 20 мянган төгрөг тэргээр л нэмэгдэх өөр зүйлээр нэмэгдэхэрэг болгочлоо. Итгэлцүүрийг тогтоож байхдаа нэг гэсэн итгэлцүүртээ авсан оноороо цалингийн дээд хэмжээг тайрахгүй хааваасаа 13 оны сая 404 мянгаар тайрж 8 сая итгэлцүүрээр өсгөөд 8 сая 9 сая төгрөгийн цалинтай болсон хүний тэтгэврийг шууд сая 404 мянган төгрөгөөс тооцоолоо. Тэр хүний тэтгэвэр нэгж төгрөгөөр нэмэгдэхгүй байна. Ингээд даатгуулагчийг хөөрхий байдалд оруулсан өдий төдий ийм одоо завхарлсан зартуудаа одоо зөвхөн одоо юу зардал талаа бодоод ингэж болохгүй ш зарлагдлаа. Одоогийн даатгуулагч одоогийн тэтгэвэр авч байгаа хүмүүс ч гэсэн хүн. Энэ хүмүүс ч гэсэн одоо тодорхой хэмжээнд хүрэлцээтэй тэтгэвэр авах хэрэгтэй. Тэгээ яагаад 60-70% нь хамгийн бага хэмжээний тэтгэвэр аваад ингээд дув дугаа амьдрах ёстой гэж. Энийг бодох хэрэгтэй байхгүй зэрэгцүүлж бодох хэрэгтэй. Зөвхөн ганцхан одоо зарлагаал ингээд бай. Өнөөдөр хураасан шимтгэлээ маргааш тарааж өгдөгөө болох хэрэгтэй зэрэгтэйгээр. Ингэж л энэ асуудал шийдэгдэхгүй л ингээд яриад яваад байдаг. Энэ 24 оноос хэрэгжүүлсэн шинэ хуулийн төсөл төр өчнөө санал өгсөн. Одоо саяны энэ гишүүдийн санаачлаад байгаа санаачлагыг бид нар бүр хилэлцүүлэг хүртэл зохиогоод ингээд шийдээч. Энэ ажил гүйцэтгэх гэрээ хөлсөөр ажиллах гэрээнээс чинь шимтгэл аваад хар чинь эн чинь өөрөө нийгмийн юуны нэмэгдсэн үртгийн албан татрын хууль, хувь хүний орлогын албан татрын хуультай зөрчилдөд иргэн хүн тайлангаа яаж гаргахаа хүртэл мэдэхгүй болоод байна гэдэг асуудлыг хүртэл тавьж байхад энэ хуулийн хилцүүлэг, бусдын саналыг тусгах, ялангуяа энэ мэрэгжлийн хүмүүсийн саналыг тусгах энэ төр дээр жоохон хариуцлагатай хандахгүй хууль санаачил батлуулсан гэдэг реклам нэрэндээ наах гэж ингэж хамаагүй хурдтай асуудалд гоомоо хандаж асуудлынхаа мөн чанарыг олон талаас нь ойлгохгүй хийхээр ингээл араасаа одоо хэрэгжүүлээд 2 жил болоогүй шүү дээ. 1 жил хэрэгжүүлээ. Ингээл араас нь дахиад алдаа ийм байдалтай байна. Хилцүүлгийн 2 дугаар хэсэгт бол бид бас тулгамдж байгаа асуудлуудыг олон талаас нь бас олон өнцгөр гаргаж ирлээ. За төр завсарлаад 3 дугаар хэсэгт шийдлүүдийг хамтдаа хэлцэх болно. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг татвар шимтгэлийг бууруулах боломжтой сэдвийн хүрээнд ярилцж байна. За 3 дугаар хэсгээр бид бүхэн та бүхнээсээ товч шийдлийг бас сонсъё гэж бодож байна. Таашир захирлаас эхлээд за би мөн энэ дээр нэг чиглүүлээд хэлгээд за яг энэ хувийн тэтгэврийн сан давхар даатгал төлөвл нийгмийн даатгалын сангаас энэ хөнгөлөлт чөлөөлт юу н одоо олгогдох уу? За мөн одоо хувийн тэтгэврийн сан маань өөрөө нийгмийн даатгалын сантай юу н яаж оршиж ажиллаж энэ тодорхой томоохон шийдлүүдийг гаргах тийм боломжууд байдаг уу? За манай хувьд бол Монгол улсад одоо хамгийн анх одоо хувийн тэтгэврийн үйл ажиллагааг бол зөвхөн Хас банкны дэргэд одоо ажилчдын тэтгэврийн сан байдлаар л анх байгуулагдсанаас хойш бараг 20 гаруй жил ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд манайх одоо 145 мянган иргэдийн үйлчлүүлэгчтэй болсон байна. За энэ бол энэ тоог яах гэж хэлж байгаа юу харуулж байна вэ гэхээр зэрэг энэ тоо бол энэ хувийн тэтгэврийн сангийн орон зай энэ зах зээл дээр аль хэдийн үүссэн. Энэ орон зай бол энэ хүмүүс энэ хувийн тэтгэврийн сангийн энэ хуулийг бол хүлээлт зах зээл дээр бол үүссэн байгааг бол тод харагдаж байгаа энэ тоо гэж бодож байгаа. За тэгээд төрийн нийгмийн даатгалын газар болоод манай хувийн тэтгэврийн сангуудыг хэрхэн оршиж ажиллах юм бэ? Улсын төрийн бодлоготой болоод энэ хувийн тэтгэврийн сангууд хэрхэн оршиж ажиллах шийдэл байгаа вэ гэж ерөнхийдөө гол нь шийдэл рүү гэж бодож байна асуултыг. Тэгэхээр энэ алсын хараа 2050 гэдэг энэ бодлогын бичиг баримт дээр бичсэн дээр ч тэр энэ манай яам дээр ч гэсэн ажилласан энэ Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Германы хамтын ажиллагааны байгууллагууд гэсэн энэ байгууллагуудын өгсөн зөвлөмж интерес ингээд үндэслээд ингээд харахаар зэрэг
энэ хоёрын тэтгэврийн сангтай бол хорссон байдлаар буюу энэ одоогийн бидний яриад байгаа 3 дугаарт тэтгэврийн тогтолцоороо ингээд шилжих гэсэн дүгнэлтүүдийг ингээд хийсэн үндсэн дээр бол манайх энэ тэтгэврийн сангууд бол ингээд төртөг ингээд хамтраад ажиллаж байгаа. За ингээд төртөг хамтарч ажилласны үр дүн бол шийдэл юу гаргаж байгаа вэ гэхээр зэрэг энэ тэтгэврийн шинжилгээг бол цогцоор нь хийх цогц шинжилгэлийн нэг хэсэг нь бол энэ ялцгүй хувийн тэтгэврийн сангийн зохицуулалттай хуультай болох юм байна гэдэг юм нэг хэсэг нь бол ялцгүй болж байгаа. Тэгэхээр энэ шинжилгээг хийхин тулд бол энэ бид нар бол энэ зохицуулагч байгууллагууд бол хувийн хвшил хамтарсан энэ мэргэжлийн оролцогч нар хамтарсан юм ажлын хэсэг байгуулагдаад ажилласан. Сая энэ өнгөрсөн бүтэн удирдлагын хугацаанд бол энэ бид нар бүтэн энэ хуулийн төслийг бол боловсруулсан байна. Удахгүй бас энэ холбогдох яам тавгийн газруудад бас энэ саналыг авахар өргөн мэдүүлэхээр бэлэн бооцсон байна. Тэгэхээр энэ шийдэл дээр бол түрүү миний бид бүхний бүгднгийн ярьдаг энэ нийгмийн даатгалын цогц шинжилгээний шинжилгүүдийг тусгасан энэ гол энэ заалтуудыг энэ зохицуултуудыг бол энэ хууль дээр оруулж өгсөн байгаа. Тэгэхээр энэ шийдлийг бол бас энэ холбогдох энэ зохицуулагч байгууллагууд болоод энэ олон нийт маань бол нэлийн дэмжих болов бас хүлээлт нь бас байгаа болов гэж бодож байна. Удахгүй энэ олон нийтийн санал асууд нь бас яваад эхлэх байхаа гэж бодож байна. За баярлалаа. Өнөр жаргал хөшөөс сая яригдсан асуудлууд дээр та давч шийдлийг төвшүүлвэл. За яг нэгдүгээр тийм даатгуулагчид нийгмийн даатгалын талаар асар их сөрөг хандлагатай байна. Тэгэхээр энэ мэдлэггүйгээсээ болоод байна. Тэгэхээр би бол нийгмийн даатгалын байгууллагыг яг одоогийн байгаа хууль орчны хүрээнд нийгмийн халамж, нийгмийн даатгалын сан болон тэтгэвэр, хувийн тэтгэврийн сангийн ялгаа заагийг сайн гаргаж харуулах, сурталчлах, ойлгуулж мэдүүлэх талын зүйлийг одоо баг хүүхдтэй хаас нь эхлээд ийм зүйлийг хийгээсэй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл тухайн зүйлийнхаа тухай мэдэхгүй тэгээд маш их сөрөг хандлагатай байдал энд бас их нөлөөлж байна. Энэ нь нөгөө даатгалд хамрагдах төвшнийг бууруулад байгаа юм. За хоёрдугаарт бол нийгмийн даатгалын сангийн төрөөс хараат байдлыг бууруулмаар байна. Тэгээ одоо тэр нэг янз бүрийн сонгуулийн онооны параметрүүдээр тоглолцсон жижигэн тий. Тэр нь тэгээ сандаа маш их нөлөөтэй. Тэр зүйлүүдэд болимоор байна. Зөвхөн энэ даатгал. Гуравдугаарт би бол зоригтойгоор эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг гэдэг байгууллагыг татан болгох хэрэгтэй гэж бодож. Эрүүл мэндийн даатгалын санг тусад нь биш нийгмийн даатгалын сантай нэгдэх хэрэгтэй. Тэр нь ядаж үйл ажиллагааны тэр зардал талаа танах гээд байгаа юм чинь үйл ажиллагааны зардалаа бууруулна тий. Өөрөөр хэлбэл зарцуулдаг тал нь өөрөө дахиад хяналт тавьдаг, мөнгөө өдөртдөг, мөнгөө цуглуулдаг. За нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулж байгаа хэдий ч гэсэн засгийн газраар одоо шимтгэлийнхаа дүнг тогтоологдог энэ байдлыг болимоор байна. За тэгээд дараа нь бол нийгмийн даатгалын энэ ерөнхий хуульд энэ сангийн чөлөөт үлдэгдэл буюу одоо нэг 2% мөнгөжүүлнэ гэдэг ба ш тэтгэврийн сангийн тэрнийг байршуулж болох одоо хөрөнгө оруулалтын зүйлсийг маш их хязгаарлалчихсан байгаа. Жишээлбэл Монгол банкны үн цаас, Монгол банкны хадгаламж, банкуудын хадгаламж, тэгээ хадгаламжийн сертификат байсан баха. Энд тэгсэн чинь нөгөө дөрвийнх нь Монгол банкны засгийн газрын үн цаас. Монгол банкны үн цаас нь зөвхөн банкудад арилжаалдаг болчихоо. Одоо 3хан боломжтой болчиход байгаа. Тэгэхээр энэ хит болгоомжлоод мэдээж хаширлахын зөвлөдөө нөгөө өмнө нь мөнгө алдаад инээтрээ болоод бүүн хилан болоод тэр нь ч бас эргээд нийгэмд сөрөг мэдээлэл болсон. Тэгэхээр ерөнхий хуульд одоо хэрвээ энэ шимтгэлийг бууруулах өөрчлөлт оруулах юм бол ерөнхий хуульд тэр одоо тэтгэврийн даатгалын сангийн мөнгөжүүлж байгаа хэсгийг болон бусад даатгалын сангуудын чөлөөт мөнгөн үлдэгдлийг байршуулж болох одоо хувийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулдаг ч байдаг юм уу мэдээжийн хэрэг хяналттай байхalгүй л яах вэ? Гэхдээ одоогийн байдлаар энэ хөрөнгөний зах зээл харьцангуй дажгүй тэлж байгаа байдал дээр бусад зүйл дээр оруулах боломжийг нээж өгмөр санагдчихж байгаа. За тэгээд одоо сангаал тусгаарламаар байна тийм ээ. Би даасан байдлыг л илүү сайжруулмаар гэж бодож байна. Баярлалаа. Бочаргал дараагаас нийгмийн даатгалын сангийн доктортой байдлыг ер нь бид хэрхэн хангах вэ? Үүн дээр та шийдлийг төвшүүлвэл. За тийм. Ер нь гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр бол хоёр агуулгатай хууль боловсруулж байгаа. Тэгээд нэг нь бол сая тайшир захирал ирлээ. Анхдагч хуулийн төсөл тий хоёрын нэмэлт тэтгэврийн тухай хууль. Тэгээд дагах хуулиуд нь бас 10-аад дагах хуультай юм хуулийн төслийг боогоо дууссан. Манай яамны төрөөнөр эмчийн дараах ажлын хэсэг ахлаад 45 хүнтэй том ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэр нэлээд сайн ажилласан. Нөгөөх хууль нь бол нийгмийн даатгалын багц хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль буюу нэмэлт өөрчлөлт байдлаар орно. Тэр бол тодорхой хэмжээний параметрээ заасан тогтолцоор угааж оруулах гэсэн юм агуулгаар явж байгаа. За ингээд засчих юм бол доктортой байдал хуулийн хувьд бол бас доктортой байдал бас үүсэх хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол одоо 2023 онд батлагдсан нийгмийн даатгалын багц хуулинд бол ингээд нөхөн даатгал хийхгүй гэсэн уулын хуулийн агуулга байгаа юм.
Гэтэл одоо бас ингээд зарим хуулинд нэмэлт өөрчлөлт ороод одоо жишээл малчны нөхөн даатгал хийж болно ингээл бас ингээд нэмэлт өөрчлөлт орж байж байгаа учраас ялангуяа энэ яг энэ төрөл энэ чиглэлийн хуулийн дээр энэ тодорхой юм квотоор бас хуулинд өөрчлөлт оруулдаг байхгүй бол үр дагавар нь их том, агуулга их том учраас эрсдэл байна гэж үзэж байна. Хоёр дахь асуудал дээр бол хэлэхэд бол өнөөдрөө одоо багштууд бүрэн санал нэгж байгаа ажлууд бид нар одоогийн байгаа хуулийнхаа хүрээнд бид нар энэ маш нээлттэй байх хэрэгтэй юм бэл. Энэ бол ингээд одоо залуучууд буюу даатгуулагчид нэг л юм асуугаад байна л да. За яг бид нар бол хуулийн дагуу эндээс хууль байна. Бид нар төлн тий шимтгэлээ төлнө. Гол нь миний төсөн шимтгэл яг хаашаа очиод байгааг яц танаад хэлээд өгөөч гэдэг байгаа байхгүй. Энэ хэдэн зөв шүү дээ. Таачсан гэж асуу шүү дээ. Энэ бол тий бид нар бол тэр чиглэлд нь бас бид нар нэг нэлээд тийм компани даацтай ажил хийхээр төлөвлөж байгаа. Энэсээ бид нар гаргаад эхэлж байгаа. Тэгээд бид нар бол зөвхөн ингээд нэг төрийн ажил ингээд бид нар бүгдийг хийн гэж юус харахгүй байгаа. Аль болох хувийн хвшлийг оруулж ирээд ер нь засгийн газар бас тэгж байгаа шүү дээ. Өөрсдийнхөө хийж чадахгүй ажлаа яг мэргэжлийн байгууллагаар нь хийлгэчгээгээ бид нар бас ийм хэвлэлийн байгууллагууд, олон нийтийн PR-ийн байгууллагууд руу нэлээд бас хөрөнгө хайж оруулж байгаа. Гурав дахь асуудал нь юу вэ гэхээр ер нь итгэлцэл байхгүй. Ялангуяа тэтгэврийн даатгал бол урт хугацааны надад итгэж штэ тий. Би 30 жилийн дараа тэтгэврт гарна шүү. Надад нэг тэтгэвэр өгөөрэй гэд. Тэгэхээр надад биш би бүрэн буруу надад биш тий. Улсын тэтгэврийн хэсэг нь бол улстай итгэж ял гэсэн үг. Тэгээ тэгтэл улс тэрийг нь аваад буюу төрийн захиргааны байгууллагууд буруу удирдаад капиталын муу жишээ гаргаад байх тусам л хүмүүсүүдийн итгэл улам буураад за би мөнгө өгөөд яах юм бэ? Тэгээ аваад нэг банкнд байл алдчихдаг юм байна гэдэг ийм сөрөг үзэгдэл бол маш одоо хүнд байдалд оруулж байна. Тэгээд 2023 онд батлагдсан нийгмийн даатгалын багц хуулиар бол одоо дахиж тийм жижиг банкнд мөнгө алдах асуудлыг бол бүрүүсэн хаасан. Гэхдээ нөгөө талдаа бас нэг асуудал байгаа нь та нар ингээд бага хэмжээний цөөхөн хэмжээний хөрөнгө оруулалт руу миний мөнгөийг яаж оруулж өсгөх гээд байгаа юм бэ? Та нарт чинь өөр юм хөрөнгө оруулалт юм гаргалгаа Монгол улсад байхгүй юм уу? Тэн дээр ажилтдаг мэргэжлийн байгууллагуудаараа татаж оруулж ирэхгүй юм гэсэн бас санал их гарч байгаа. Тэгэхээр бид нар бол бас илүү алсыг харах хэрэгтэй. Гэхдээ хамгийн нэгдүгээр зорилго бол ер нь найдвартай байдал л хамгийн чухал байх ёстой. Хүмүүс чинь ядж л өөрийнхөө оруулсан мөнгөө л авна шүү дээ. Хамгийн гол бол тийм учраас итгэлцлийг нэгдүгээр эргээд үүсгэх хэрэгтэй. Маш хүнд зорилт үүсгэх нь өөр одоо арга байхгүй. Хоёрдугаар бид нар дахиж алдаа гаргаж болохгүй. Энд чинь бидний мөнгө биш, төрийн мөнгө биш. Энд чинь бол даатгуулагчийн өөрийнх нь мөнгө байхгүй. Тэгэхээр тэр мөнгийг бид нар чадна гэдээ авчаад ингээд алдаад байж болохгүй. Гуравдугаарт бол энэ мөнгийг үн цэнийг хадгалах ёстой. Дөрөвдүгээрт бол яв нэгэн байдлаар амжиргаанд нь хүрэлцэхүйс тэтгэврийн хэмжээг бол бид нар тогтоож өгөх ёстой. Гэхдээ улс бүгдийг чадан гэж хэлээд бүх нөгөө орон зах зээлийн орон зайг хамж болохгүй. Энэ дээр хувийн орон зайг заавал үлдээх ёстой гэсэн байдлаар л дүгнэлт хэлж байна. Баярлалаа. Уяг шиг гишүүний хувьд за сая бас нэлээдгүй олон асуудлуудыг та бас дурдчихсан. Тэгэхээр товч шийдлийг төвшүүлвэл. Тэгэхээр одоо мэрэгчлэтнүүд, судлаачид те одоо хувийн хвшилч гэсэн саналуудаа хэлж штэ. Тэгэхээр ер нь бол ингээд анзаараад сонсоод ахаар ер нь шийдэл нэг цэг дээр л цуглараад байна л да. Өөрөөр хэлэх юм бол яаралтай их хэвээр бид нар засвараа нэг хоногийн өмнө чулхнаа хийх нь өөрөө одоо нөхцөл байдлыг илүү хурдан сайжруулах. Хоёрдугаарт бол угаасаа зардал талдаа тутмагшил үүсэж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Одоогийн нөхцөл байдлаа бол бид нар хүлээн зөвшөөрөөд хэрхэн даван тулах вэ гэдгээ бол угаасаа тодорхойлж гаргах ёстой. Мэдээж энэ тал дээр бол юу гэдгийг зарлах талаасаа буюу одоо тэтгэврийг багасгах ч гэдэг юм уу, нэгэн тогтоогдсон тэтгэврийг одоо олохгүй байх ч гэдэг юм уу, тэр бол угаасаа боломжгүй. Өөрөлдвөл төр өөрийн хүлээсэн үүрэгтэй. Харин нөгөө талаасаа халамжийн бодлогуудаа зэгцлэх ёстой. Энэ бол зөв. Өөрөөр хэлэх юм бол нэг тодорхой санд энэ өөрөө нөгөө төр ингээд хэтэрхий оролцсон энэ сангийн үйл ажиллагааг хизээч хөдөлгөж болдог. Энэ дээр яг энүүгээр ингээ улс төрийн тоглолтууд хийгээд идэг учраас эн чинь өөрөө сангийн үйл ажиллагааг одоо эцсийн дүндээ нийгмийн даатгалын сан удирдах чадахгүй байна гэдэг байгаа боловч энэ нь хэд улс төрөөс хамааралтай болчиход байгаа юм. Тэгэхээр энэ улс төрийн шийдвэр гаргалтууд чинь өөрөө дандаа очиж энэ нөгөө сангийн үйл ажиллагааг нөлөөлж идэг. Тийм учраас энэ нөгөө шинжилэл буюу энэ гурван тогтолцоот гэж хэлээд байгаа чинь өөрөө маш чухал сэдв байхгүй юу? Энэ өөрөө хувийн тэтгэврийн сан байна уу, улсын тэтгэврийн сан байна уу? Ямар ч байсан нийгмийн даатгал буюу social insurance гэдэг нөгөө нийгмийн халамжлалуу чиглэсэн энэ бодлого чи өөрчлөгдөх ёстой. Тэгэхээр энэ одоо тэтгэврийн сан буюу мөнгөжүүлэх орлоготой яг нэрийн данс жинхэнэ утгаараа хэрэгжээ яваад эхлэх юм бол төр миний мөнгөнд оролцох ямар ч ирэхгүй байхгүй юу? Энэ мөнгө байх ёстой.
багасахгүй байх хэвээр харин өсөх хэвээр. Тэгэхээр энэ бодлого хэрэгжээд энэ дээр яг одоо эзэн нь тодорхой болоод төрийн хөдөлгөж чадах хэсэг чинь тодорхой болоод нөө суур тэтгэвэр гэдэг яг төрийн чиг үүргээ хэрэгжүүлэх хэмжээндээ оролцоод эхлэх юм бол ядаж тэр дутмагшаад эхэллээ гэхэд тэрийг төсвөөс нөхөх хэмжээ чи өөрөө хэмжээ хязгаартай болж эхэлнэ гэсэн үг. А тэгэхгүй бол бүх хүний ирээдүг одоо яг төр өөрөө тэр хуримтлалын одоо сангийн удирдаад явна гэвэл энэ бол угаасаа бүтггүй мэн гэдэг нь тодорхой. Тэгэхээр энийг аль болох хурдан засаж сайжруулах хэрэгтэй. Энэ тал дээр улс төрчдийн зүгээс ч гэсэн одоо энэ өмнө хийгдсэн алдаануудыг тавтамааргүй байгаа. Яг энийг яаралтай шийдвэрүүдээ гаргаад яг одоо мэрэгчлэтнүүд одоо яг энэ актуар тооцоололтоо бид нэр аюул сайн бодлоцох хэрэгтэй. За нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань энэ 7 хоног татвар шимтгэлийг бууруулах боломжтой юу? Сэдвийн өрөөнд ярилцлаа. За зочид маань асуудлуудыг тодорхойлж мөн шийдлүүдийг бид тодорхой бас гаргаж хэлэлцүүлэгийг өрнүүллээ. За одоо бид бол бас шийдвэр хэрхэн гарахыг хүлээх бас үлдээд байна гэж бодож байна. За энэ 7 хоногийн нүүдэл шийдэл нэвтрүүлэг энэ өрөөд өндөрлөж байна. Эх 7 хоногийн дугаараар уулзалтаа түр баяртай.